Орой мэд хөргөөцөгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн 7 хоногийн дугаар эхлэх бэлэн боллоо. Мэдээллийн товчхоныг хүл авч үзнэ. Завхан сум наадмын сорилго бооцоод хурдан морд уралдаан боллоо. Сонгуулийн үеэр онцгой байдлын газрын алба хаагч 498-ыг авраа хамгаалжээ. Сайн дадлагчч хөтөлбөр тамрагдахаар 205 иргэн бүртгүүлжээ. Амлага 7 дугаар сарын 6-нд эхлэн Таншиг корпорацийн увс аймаг салбар 6 жилийн ногоо өргөн дэлгэр тэмдэглэл өнгөрүүллээ. Монтаны Дженс дэлгүүрт дуурах эмэгтэй бэлэг хувцас шинээрчлээ. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Их Монгол улс байгуулагдсны 810 жил ардаа үсгэлийн 95 жилийн баяр наадмын сорилго хурдан мордын томоохон бооцоод уралдаанд Завхан сумын нутагт зохион байгуулагдсан байна. Энэхүү уралдаанд 4 сумын бүх насны 100 гаруй шандас төлөг тоос өргөжээ. Монгол төрийн үндэсний их баяр наадам болоход 7 хоног үлдээд байна. Баяр наадмыг өгтөн наадмын сорилго боочод хурдан мордын уралдааныг Завхан сумын нутагт зохион байгуулжээ. Тос уралдаанд ойролцоо сумууд болох Наранбулаг, Үлгий, Малчин, Завхан сумуудаас 100 гаруй алтан туурайт хурдан хөлгүүд ирж тоосоор өгснөөс даган насан Завхан сумын уяач цогийн хүрэн дөрүүлж торгон жолгоо өргүүлсэн бол аман хүзөөнд Үлгий сумын уяач Баян жаргалын халиун, айргийн 3-т Завхан сумын уяач Дэмбрэлийн алаг, айргийн 4-т Завхан сумын уяач Дэмбрэлийн хээр, айргийн 5-т Завхан сумын уяач Лагус хөрөнгийн хүрэн тус хурдалсан бол шүтлэн насанд Наранбулаг сумын уяач Чулуун тамирын хээр төрүүлж Үлгий сумын уяач Баян жаргалын улаан ам хөзөөдөж айргийн 3-т Завхан сумын уяач Цэнд аюушин алаг, айргийн 4-т Завхан сумын уяач Цогийн алаг, айргийн 5-т Завхан сумын уяач Ашил хааны хүрэн тус хурдалсан бол хязгаарлан насанд Наранбулаг сумын уяач Цогтчрийн хүрэн төрүүлж ам хөзөөнд Үлгий сумын уяач Отгон тулгын бор, айргийн 3-т Завхан сумын уяач Амар жаргалын хүрэн, айргийн 4-т Завхан сумын уяач Гэрэл Батын хээр, айргийн 5-т Завхан сумын уяач Дэмбрэлийн халдар тус хурдалсан бол соёолын насанд Завхан сумын уяач Дорж дэрмийн хээр төрүүлж Завхан сумын уяач Хаян Хэрвагийн хар аман хөзүүдсэн бол айргийн 3-т Завхан сумын уяач Бат сайхны хар, айргийн 4-т Завхан сумын уяач Дэмбрэлийн бор, айргийн 5-т Завхан сумын уяач Өсөх баярын бор тус хурдалжээ. Хурдан азарганы уралдаанд Завхан сумын уяач Бүдгэрэлийн хонгор төрүүлж Завхан сумын уяач Ганоочрийн хүрэн аман хөзүүдэж, айргийн 3-т Завхан сумын уяач Төр тогтохын халиун, айргийн 4-т Завхан сумын уяач Бат сайхны хээр тус хурдалсан бол их насны мордын уралдаанд Завхан сумын уяач Эрдэнэ сүрэнгийн бор төрүүлж аман хөзөөнд Завхан сумын уяач Нимагийн хүрэн, айргийн 3-т Завхан сумын уяач Дэмбрэлийн алаг, айргийн 4-т Завхан сумын уяач Араашин хээр, айргийн 5-т Завхан сумын уяач Үлзий тогтохын хээр морь тус харагдаж урсан олон уйсан эзнээ баярлуулсан байна. Хөхнөрөөний ходог хэмээх энэ сайхан газар дээр одоо Монгол улсын ургамалчин Баяагон өр хүүхдүүд, аймгийн ургамалчин Жаргалгон өр хүүхдүүд хамтран сумын улсын их баяр наадамд угтаж бүх насны мордын сорилго уралдааныг зохион байгуулж байна. Тэгээд энэ уралдаанд Завхан, Наранбулаг, Үлгий сумдын одоо яачид өргөн бүрэлдэхүүнээр оролцсон ийм сайхан баяр наадам болж байна. Энд бас гадна дотны олон хүмүүс хурдан мортойгоо ирж оролцож мордын уяа соёлго одоо тавлаг байж мөр хурдан байгаа нь энд бол харагдаж байна. Энэ тэгээд арга хэмжээг зохион байгуулж байгаа энэ хүмүүстээ бас сайн сайхан эрүүлийн хийх хүсээрээ. Баяр наадам сайхан болж байна. Манай баг дээр одоо манай гэр хурдлагын залуус одоо улсын авармалчин Баяагийн хөөс баяр аймгийн авармалчин Жаргалын хөө отсор нарын одоо зохион байгуулалтаар ингээд сорилго уралдаан явагдаж байна. 6 насны ингээд сэтгэл машин дөрөв бас бортоор орж магадгүй хэрвээ сайхан бас хоолой орос наадамчин олон төмгөө олон цуглаа сэтгэл машин дөрөв байна. Яг тавхад ажимдэрс амжилтсан. За баярлалаа. Гэрэлтүү нөрөөгийн манайхөө эсквайр гэрэлэн хөө отсорн нарын санаачсан зохион байгуулж байгаа энэ сорилго уралдаанд өргөн дэлгэр сайхан олон морин ирсэн олон хүн цугласан сайхан баяр наадам болж байна. Тэгээд энэ гэрэлтнөрөөгийн нутаг Хөхнөрөө гэдэг газарт болж байгаа ийм наадам байна. Тэгээд энэ наадам улам жил болгоны өргөн дэлгэр сайхан болж явах тухай гэж ярив доо. Баяр наадам үнэхээр сайхан болжээ. Нарта хурдаа бас сэрүүхэн халуун биш. Тэгээд одоо энэ хавийн Үлгий, Наранбулаг, Малчин, Завхан гэсэн 4 сумын мордурлаа зохион байгуулалтаа үнэхээр сайхан баярлууллаа гэж бодож байна. Ардам үнэхээр сайхан наачнаа, сэтгэлтэй сайхан байна. Наадмын урдталт болж байгаа нэг сунгаа маягаар болж байгаа учраас хүмүүс их оролцсон байна. Тэгээд
олон мөр зөвлөж сайхан наадам боллоо. Баяртай байна. Тэ сайхан баяр боллоо. Сайхан харагдтай миний улмаар. За танай мөрийн хаанхи өгшөлтэй мөр вэ? Танай умгаа дуу юу? Оо энэ ондгооны алтын хэрэг өгчлээ одоо. Тэ миний ах авч ирж өгч ирсэн. Тэгээд одоо ямар амжилтаар гэж юу? оо энэ юу яас одоо шидлэндээ өргөн баярт ороод нэг баярт захын сумын үеиштэй холоо зохион байгуулсан баярт орж өргүүлж ирсэн. Тэгээд арай жил нь 10 мулаг сумын үеиштэй холоо байгуулсан баярт төрүүлж тийм амжилттай мөрөө миний мөр. Одоо ингээд эндээс сумынхаа баярт явсан хата байгаа. Тэгээд дараагаар нь Увс аймагт очиж орно. Аймагийнхаа давид. Тус наадмыг Завхан сумын харьяат 1988 онд бүгд найрамд Монгол Ард улсын авраг малчин цодор шагнагдаж байсан Т. Баяган үр хүүхдүүд Галбан хурд морийн спорт уяачдын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд зэрэгэлдээ сумуудын уяачид болон нутгийн ард иргэд өргөнөөр оролцсон сайхан наадам болж өнгөрсөн юм а. Сонгуулийн үеэр аймгийн онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Сонгуулийн санал хураалтын өдөр бороо хур их орж, голын нүсний түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор 400 гаруй иргэний гол гаталгаж, амь насыг нь авран хамгаалсан байна. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв болон орон нутгийн онцгой байдлын газар анги байгууллагаас улсын хурал аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгч дугуурлын сонгуулийн үеэр үер усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийн хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гатал сонгуульд оролцох үед иргэд сонгогчны аюулгүй байдлыг ханган шаардлагатай автомашин техник хэрэгслийг дайчлан ажиллаа. Манай аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид 5 цагт хуваагдсан ажиллаж 400 гаруй иргэний гол ус гаталгаж сонгуулийн хөнөслийг хангаж ажилласан байна. Монгол улсад улсын хурлын болон иргэдийн төлөөлөлтөд хурлын сонгуул явагдсантай холбогдуулан 6 сарын 29-наас 6 сарын 7 сарын 1-ний өдрийг хүртэл онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. За энэ хугацаанд одоо ер нь бол манай нутгаар сүүлийн үед бороосон за голын төвшингүүд нэмэгдсэн зэрэгээс шалтгаалж одоо сонгогч иргэдийн саналаа өгөх одоо тэр голын цаана байгаа айл иргэдийг наашны гарах ажлыг зохион байгуулсан. За үндсэндээ бол Ховд сумын шиврийн гол, Түргэн сумын Түргэн гол, за Тэс сумын Нарины гол, за Тариадан сумын Хархираа багийн Хархираа гол, за Завхан сумын Харамхт багийн Завхан гол гэх одоо нийт 5 цэгт онцгой байдлын газрын бүрэлдэхүүн 5 ажлын хэсэг гаргаж зохион байгуулж 2 мотор завтай 5 машин та ажиллаж нийт 17 албаагч ажиллаж нийт 480 иргэнийг одоо гол гатлуулсан 32 мотоцикл 25 автомашиныг бол одоо голоор чирч гарах ийм одоо үйл ажиллагаа явуулж үндсэндээ бол сонгогчдын одоо сонголт хийх эрхийг нийлүүлэх ийм ажлыг одоо зохион байгуулж явууллаа. За энэ үеэр Түргэн сумын дэлгэр мөрөн голд одоо мөн одоо машинтайгаа суусан машин одоо нэлээд одоо түргэн урсгалтай голд бол одоо ороод яваад орцсон ийм машин одоо 4 хүн нэг хүүхдийг бол аварч тухайн үед аврагчлаа явуулж иргэдийг бол одоо амьсыг аварсан аюулгүй газар гаргасан ийм ажиллагаа явууллаа. За ерөнхийдөө бол одоо цаашдаа ч гэсэн одоо бас аймгийн хэмжээнд бороо хур бас орохоор байна. Одоо энэ голын төвшингүүд бол одоо төвшин буураагүй байгаа. За цаашдаа бол одоо нэг хэсэг хугацаанд төвшин энэ чирээ байх учраас үүгээр гарч байгаа иргэд та бүхэн бас аюулгүй байдлыг хангаж гарах шаардлагатай байна. Шаардлагагүй бол тийшээ одоо машин дэхтэй орж ингэж одоо амьсаа эрсдүүлэх одоо хэрэггүй гэж зөвлөх хэрэгтэй зөвлөмөр байна. Ийхүү онцгой байдлын алба хаагч сонгуулийн үеэр Ховд, Түргэн, Тэс, Тариалан, Завхан сумдын үерсэн голуудад ажиллаж 480 иргэний амийг аврах хамгааллаа. Сүүлийн өдрүүдэд их нутгаар бороо хур орох төлөвтэй байгаа учраас иргэдийг үер усны аюулаас болгоомжин шаардлагагүй бол үерсэн гол батлахгүй байхыг онцгой байдлын газраас анхаарууллаа.
Дараагийн мэдээ хүргэе. Монгол Японы хамтын ажиллагааны хэлэлцээрээр сайн дадлагжигч хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж бүртгэлийг 6 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд улс орон даяар хийлээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдахаар манай аймгаас 205 иргэн бүртгүүлжээ. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлэр нь дадлагжуулан мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой сайн дадлагжигч хөтөлбөрийг засан газар батсан. Хөтөлбөрт 18-аас 39 насных нь ихтэй сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд болон ямар ч мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой шалгууртай юм. Сонгуулийн санал хураалтын өмнөх нь хэрэгжих хэсэг нь тодорхойгүй байгаа үг хөтөлбөр хамрагдах иргэдийн бүртгэл хөтөлбөрийн хэлэлцэд явагдсан. Энэхүү хөтөлбөрт 205 иргэн материал ирүүлэн бүртгүүлсэн байна. Монгол улсын хөдөлмөрийн яам, Япон улсын эрүүл мэнд хөдөлмөр нийгмийн халамжийн яам хооронд байгуулсан засгийн газраас баталсан сайн дадлагжигч хөтөлбөрийн хүрээнд Япон улсад ажиллах сонирхолтой, одоо дадлагжигчаар ажиллах сонирхолтой 18-аас 39 насны иргэдийн бүртгэлийг 6 сарын 23-наас 28-ны хооронд бүртгэсэн байгаа. Энэ бүртгэлд бол Увс аймгийн хэмжээнд 205 хүн нийтдээ бүртгэгдсэн байна. Энэ бүртгэгдсэн иргэдийг бол ерөнхийд нь харах юм бол дээд боловсролтой мөн мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүсээс бүртгэгдсэн байгаа. Хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв төгссөн мэргэжлийн боловсролтой иргэд бас цөөнгөө бүртгэгдсэн байгаа. Ер нь бол 8 сар гаргаад бүртгэл нь бол 28-аар ингээд дуусгар болчихж байгаа шүү дээ. Тэгээд 7 сарын 5-нд бол бүх аймаг дүүргүүд мэдээ нийтэгдээд 8 сар гаргаад тэр 3 сарын хилний бэлтгэл нь бол явагдах байгаа. Тэгэхээр анхны энэ бүртгэлд хамрагдсан бүх иргэд бол хилнийхээ сургалтанд суун. Энэ сургалт нь болохоор төлбөргүй байгаа. Тэр хилийн сургалт нь 3 сар явагдаад дуусныхаа дараа шалгалт нь албан ёсоор 1 өдөр зарлагдаж авах. Тэгээд тэр нь яг хизээ үднээс одоохондоо тодорхойгүй байгаа. Тухайн үедээ зараа тавиад явах. Тэгээд мөн шалгалтаа зарлагдаад шалгалтандаа тэнцсэн иргэд нь бол эрүүл мэндийн үзлэг визнийхаа одоо 3 жил хүртэл хугацаагаар гаргана гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 3 жил хүртэл хугацаагаар гаргахаас хамаарат визээ аск үзүүлж эхэлнэ. Тэгээд энэ хоёр доо тэнцэн шалгалтандаа тэнцэн болон эрүүл мэндийн үзлэг визний ямар нэгэн зөвчлөгөө хүмүүс бол гарах бүрэн боломжтой л гэж байгаа. Сайн дадлагжигч хөтөлбөр хэрэгжснээр хөдөлмөрийн насны иргэд өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагжих мэдлэг ур чадвараа дэвшлүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах дэвшилтэд техник технологи туршлагыг эх орондоо нэвтрүүлэх боломж бий болохоос гадна Монгол улс гадаад улсын хамтын ажиллагаа сайжирч хөрөнгө оруулалт, соёлын солилцооны мөдгөж тооцоолж байгаа ч энэхүү хөтөлбөр хэрэгжих хэсэг нь одоо хүртэл эргэлзээтэй байна. Бүртгэл явуулсан хөдөлмөрийн хилцэн мэргэжилтнүүдийг хэлж байгаагаар хөдөлмөрийн яамнаас 8 сард бүртгэсэн иргэдийг сургалтанд хамруулан гэсэн чиглэл өгөөд байгаа гэлээ. Хөдөлмөрийн яам Японы улсын эрүүл мэндийн хөдөлмөр нийгмийн халамжийн яам хоорондын хөдөлмөрийн салбарт хамтын ажиллагааны санамж бичиг өнгөрсөн 6 дугаар сард байгуулсан. Энэхүү санамж бичиг нь аль нэг тал нь тодорхой хариуцлага хүлээгөөгүй, болцол агуулаагүй, ерөнхий агуулга бүхий баримт бичиг гэж байгаа юм. Харин энэхүү ажил гэрээ хэлцээр хийсний үндсэн дээр явагдах учиртай. Японы парламент эрх намрын чуулганаар энэхүү асуудлыг хэлэлцэн гэсэн тайлбарыг чийгээд байгаа юм а. Тиймээс сонгуулийн санал хураалтын өдөрт уралдан бүртгэл хийснээр сонгуулийн шоу гэж харахаар ажил болсон. Тэгэхээр Японы парламент нь ч хэлэлцээгүй, хэдэн ажилтан гарах нь ч тодорхойгүй, гэрээч агуулгадаггүй энэхүү ажил нь одоо хүртэл хэрэгжихүүг нь тодорхойгүй байгаа юм а. Дараагийн мэдээ хүргэе. Энэ жилийн төгсөгчдийн нийслэлийн ерөнхий шалгалтын оноогаар төгсөгчдийн бүртгэх ажил явагдлаа. Маргааш буюу 7 дугаар сарын 5-нд ур чадрын шалгалтыг авах бөгөөд төгсөгчид юун дээр анхаарах талаар боловсрол соёлын газраас тодрууллаа. 6 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд үргэлжилсэн эрсдлийн ерөнхий шалгалтын дүн гарч төгсөгчд оноогоо харж өнөөдөр батламж аваад байна. Энэ жил манай аймгийн хэмжээнд 1200 гаруй төгсөгч эрсдлийн ерөнхий шалгалт төгснө нь 2015 оны төгсөгчдөөс харьцангуй их төгсөж байгаа юм. Консорциумаас хуваарийн хяналтын тог батлан гаргаж аймагуудад хуваарлаж сайтад байршуулах ёстой ч өнөөдрийн 11 цаг үед сайтад байршаагүй төгсөгчд зөвхөн оноогоо харсан төдийл байсан юм. Энэ талаар эрсдлийн ерөнхий шалгалтын комиссийн дараагаас тодруулахад өнөөдөртөө багтаан сайтад тавигдан гэж байсан юм. Өнгөрсөн жилийн хувьд консорциумаас батлсан 1000 гаруй хуваар ирж 800 гаруй төгсөгчдөд хуваар хангалттай хүртэж байсан. Одоогийн байдлаар энэ жил хичнээн хуваар ирсэн тодорхойгүй байна. Харин амлага 7 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд явагдах бөгөөд маргааш ур чадрын шалгалтыг авч шалгалтын хариуг тэр өдөртөө багтаан гарах юм байна. Төгсөгчд юун дээр анхаарах тал дээр эрсдлийн комиссийн дараагаас тодрууллаа. 7 дугаар сарын 4-ний өдөр ерөнхий байдлаар төгсөгчдийг бүртгэж авна. Тэгээд 7 дугаар сарын 4-ний бүртгэл дуусны дараа 7 дугаар сарын 5-ны өдөр буюу маргааш ур чадрын шалгалтыг авна. За ур чадрын шалгалт маань бас Батлан хамгаалах их сургууль, Биеийн тамир, тэгээд боловсрол Монгол улсын боловсролын их сургуулийн олон хэмжээст ангууд гэж зөндөө олон төрлөөр авагдана. За тэгээд
7 сарын 5-ны 18 цагт бол нийт одоо эсвэгчдийн одоо онооны жагсаалт гаргаж тавина. Тэгэхээр онооны жагсаалт 18 цагт гараад хүүхдүүд маань танилцаад тэгээд маргааш өглөөнийх нь 9 цагаас эхлээд амлага маань эхэлнэ. Ингээ амлагаа 7 сарын 6-наас 8 хүртэл явагдах юм байна. Тэгээд энэ жилийн онцлог гэвэл одоо Батламгаалгын их сургуулийн Стик комиссийн журмын дагуу бүртгэлийн ор хэмжээний өөрчлөлтөд орсон байгаа. Тэгээд мөн Монгол Улсын их сургууль санхүү эдийн засгийн дээд сургууль эднэр бол бас нодлонгийнх шиг өөрсдөө бие дааж онлайнаар авч байгаа. Энийг бас манай эцэгчүүд сайн мэддэг хэрэгтэй. Тэгээ гол нь маш сайн мэдээлэл авч тэгээ дээрэс нь мэрэгчлээ сурж одоо мэрэгчлээ одоо яг зорж судалж орж ирвэл бас консорциумын үйл ажиллагаанд бас нөлөөтэй хурдан явахд энэ жилийн одоо юу Увс аймгийн хүүхдүүдийн хэмжээс танаа яши оноо их өндөр байлээ. Тэгээд нийт 1200 хүүхэд төгсөж байгаа юм билээ. Тэгээд 1200 хүүхдүүд маань одоо ихэнх нь бол өндөр оноотой хүүхдүүд бол улсын их сургууль, Монгол Улсын их сургуульд бол сонирхолтой байдаг. Тэгэхээр сонголтоо их зүү хийгээд Монгол Улсын их сургуульд онлайнаар бүртгүүлэх тэгээд консорциумын одоо бусад үлдсэн сургуулиуд гэдэг энэ дотроос амлага яаж авах гэдэг юмыг маш сайн ялгаж салгаж ойлгож сонголтоо зөв хийхгүйгээс болж бас хүүхдүүд бас алдаа гардаг. Тэгээ энийг бол бас зөв мэдээллийг ялгаж салгаж ойлгож орж ирэх хэрэгтэй. Тэгээд ерөнхий байдлаар одоо хүүхдүүдийн одоо консорциумоос ирсэн хүүхдүүдийн хуваарийг бол гаргаж тавихаар эцэгчүүд сайн судлаад тэгээд оноолтоор хүүхдүүд утгаар орж ирэх хэрэгтэй. Энэ жил улсын хэмжээнд хяналтын тав болохоор одоо бид нар яг гаргаж тавих гэж байна. Тэгэхээр нөгөө яамнаас заасан хяналтын тав байхгүй учраас консорциумын ихтэй сургуулиуд болохоор одоо өөр өөрсдөө нөгөө юмудаа тавиад нийлбэр оноог нь бол бид нар бас сайн харж мэдээгүй хэвлэгдэд гараад ирэх байна. Хүүхдүүд бол онлайнаар хараад Увс аймагт хэдэн хувиар ирснийг харах боломжтой. Тэгэхээр хувийн хяналтын доод хүртэл бас сайтд гараагүй байна л да. Тэгэхээр өнөөдөр тавигтаа гарах үү те? Тий. Өнөөдөр одоо ингээд гарч. Төгсөгчид улсын сургууль сурснаар ажлын байр олдох, мэргэжлээр ажиллах боломж нэгддэг. Тиймээс мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсрол олгодог сургуульд элсэн суралцах нь амьдралын баталгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс суралцах сургуулиа сайтар судалж сонголтоо зөв хийхийг сануулъя. Дараагийн мэдээ хүргэе. Дэлхийн хүндрэлтэн санхүүгийн эрх чөлөө эрүүл мэндийг бэлгэслээр байгаа олон улсын Танши корпорац 1991 онд байгуулагдаж байжээ. Монгол улсад 2002 онд албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулж, Монгол хүний эрүүл мэнд гоо сайхны төлөө ажиллаж ирсэн тус корпорацийн Увс аймаг дахь салбар 6 жилийн ногоог хэрэглэгчдийн амттаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрөөсөн байна. Таншигийн тусламжтайгаар дэлхийн 190 орны 40 сая гэр бүл эрүүл мэндийг хамгаалж нийт хүн төрөлхтний үнэт зүйлс болох энх тайван эрх чөлөө аз жаргал шудрах ёс гоо сайхан гэх мэт үнэт зүйл рүү тэмүүлэн амьдарч байна. Танши корпорацийн гол зорилго нь хүн төрөлхтөнд эрүүл мэндийг түгээх, нийгэмд чин сэтгэлээсээ үйлчлэх, харийг бий болгох, бэлгэлэх байдаг байна. Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Танши корпорацийг үүсгэн байгуулагч ерөнхий захирал ноён Ли Жуниан 1958 онд одоогийн Хэбэ хотод ажилчны гэрүүлд төржээ. Эмийн ургамал судлаач микробиологч мэргэжилтэй тэрээр 1995 онд компани байгуулж 1998 оноос Япон, Америк нэгдсэн улс, Орос улбаны улс, Сингапур зэрэг орнуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ түгэж эхэлснээр дэлхийн зах зээлд танигдж эхэлсэн юм а. Одоогоор дэлхийн 110 орнд албан ёсны төлөөлөгчийн салбараа нээж 190 орны ард түмэнд үйлчилж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь орчин үеийн нөхцөл дасан зохицоход алдагдсан бункцуудыг сэргээж мөн бие организмын дархлыг сайжруулдаг бөгөөд одоогоор Танши үндсэн 4 чиглэлээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа юм а. Үндсэн үйлдвэрлэлийн төв цэгүүд нь Хятадын Тэнжин, Вьетнамд байдаг бол харин Япон, Америк нэгдсэн улс, Испани, Их Британи, Норвеги, Мексик, Орос, Бразил, Аргентин, Энэтхэг, Малайз, Индонез гэх мэт улсуудад давхар үйлдвэрлэлд явагдаж дэлхийн хүн амын эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа юм а. Тэгвэл энэ жил Танши корпорац 21 нас хүрч Монгол улсад үйл ажиллагаа явуулаад даруй 14 жилийг ардаа орхижээ. Мөн Увс аймгийн ард түмний эрүүл мэндийн манаа зогсоод 6 жил өнгөрчээ. Үүнтэй холбогдуулан Увс аймгийн Таншигийн салбар 6 жилийн ойгоо нийт Таншичүүдтэйгээ баяраа хуваалцаж ойгоо тэмдэглэн өнгөрөөсөн байна. Ойн арга хэмжээнд Танши корпорацийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын захирал хадагтай чи юу хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн. Өнөөдөр ингээд маш сайхан цагаагартай юм өдөр. За улаан гом
хамтдаа ирсэндээ маш их баяртай байна. Монголд ирэх маань миний мөрөөдлийн маань бас том мөрөөдлийн маань нэг хэсэг байсаар ирсэн. Тийм болохоор өнөөдөр бас миний мөрөөдөл биелж байна гэж би өөрөө үзэж байна хувьдаа. Тэгээд би маш их баяртай байна. Улаангом хотод ирсэндээ. Манай Тэншиг корпорац маань Монголд үйл ажиллагаа явуулаад 13 жил болсон байна. Тэгээд Тэншиг корпорацийн одоо бүтээгдэхүүн дистрибьютор болоод одоо хэрэглэгч нар маань ингээд Тэншиг корпорацийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр илүү их сайхан амьдралтай болж, аж аргалтай болж байгаад маш их баяртай байна. Увсчууд маань Тэншиг корпорацийн тухай мэдэж авсан гэвэл дистрибьюторууд маань уггүй ажилласан бас хичээнгүй зүтгэсний ач байгаамаа. Тэгээд одоо Тэншигчүүд ус аймгийнхандаа эрүүл мэнд өгсөн ийм зөндөө жишээнүүд байдаг. Би увсчуудаа усынхаа бүх хүмүүстэй эд баялаг болоод эрүүл мэндийг ингэж авчраасай гэж хүсэж байна. 健康和财富，谢谢。 Эрхэм үндэд уусчууд та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр 2016 оны 7 сарын 2-ны өдөр бид бүхэн Тэншиг олон улсын корпорац улс аймаг хөгжсөн хөгжсөний 6 жилийн аяга итгэл сэтгэл баяр дүүрэн тэмдэглэж байна. Бид бүхэн хөгжим драмын театртаа Тэншиг олон улсын корпорацийн 6 жил, Тэншиг корпорац Монгол улсад үүсэн байгуулагдсны 14 жил, Тэншиг корпорац дэлхийд дахина үйл ажиллагаагаа явуулж дэлхийд танигдсны 21 жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрөөж байна. Өнөөдөр бид бүхний эрхэм хүндэт одоо зочид төлөөлөгчдөр Тэншиг олон улсын корпорацийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын захирал хадагта чи хүрэлцэн ирсэн бид бүхний бас баяр дээр баяр болж байна. Улс аймагт Тэншиг корпорац 6 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах энэ хугацаанд 7 хоттой дистрибьютор 2, 6 хоттой дистрибьютор 8, мөн түнчлэн шинээр 6 хоттой дистрибьютор чимгээ төрөн гарсан бөгөөд энэ хүн өнөөдөр Тэншиг олон улсын корпорацийн $1000 аялах эрхийн шагналаар чагнагдсан улсчууд бидний бас амжилтын үндэс юм аа. Би Тэншиг корпорацид 6 жил ажиллахдаа Монгол улсын хэмжээнд Тэншигийн үйл ажиллагаа өргөжин хөгжүүлэх анхаарал тавьж миний баг командаас Тэншиг олон улсын корпорацийн аялах эрхийн шагналаар 9 хүн $10,000 шагналт нь 1, $2,400 шагналт нь 1, $5,000 шагналт нь 1, $1,000 шагналт нь 9 төрсөн нь өнөөдөр Тэншиг корпорац ард түмэн бид бүхэн санхүүгийн эрх чөлөөг олгоход тасралтгүй чухал үйл ажиллагаа явуулж байгаа нь ил байна. Тийм болохоор би хүн бүхнийг Тэншигтэй холбогдож эрүүл мэндэд даатгаж өрхийн санхүүгээ дээшлэлөө гэвэл бид нартай бас зорж ирж сонирхож үйлчлүүлээрэй гэж хүсэж байна. Увс аймгийн Тэншигийн салбар 6 жилийн ойг тохиолдуулан $100 худалдан авалт хийвэл гарын тос бие чийгшүүлэгчээр урамшуулах $300 худалдан авалт тутамд $35 үнэ өгөхийг хүнээвийн бодисын дутагдлаас сэргийлдэг бейкон бүтээгдэхүүнийг бэлгэнд өгөх юм байна. Тэншигийн байнгын хэрэглэгч болон Тэншигийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорж байгаа хүмүүс яаралтай нэрийн бүтээгдэхүүний дэлгүүрийг зорж эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийхийг Тэншигчүүд уриалж байгаа юм а. Мөн санхүүгийн эрх чөлөөг эдэж өрхийн санхүүгээ дэвшлүүлэх хүсэлтэд хиндэж Тэншигийн үүд хаалга нээлттэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлж байсан юм а. Хэсэг хугацааны реклам сурталчилгааны дараа MBC News мэдээлэл хөтөлбөрөөр хүргэх хүлээн авч байна.